Хатан ивэл хайрхан хязгаарлалтанд хувьцаат компани өдөртөө хүн өмөр брендийн хавар намар хөдөлмөр хамгаалал анчны гэсэн 4 төрлийн 60-аас 80 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай. Хэрэгцээт түүхийдийнхээ 85%-ийг орон нутгаас буюу Дархан нэхий Дархан Минж компаниас авч хамтран ажилладаг. Тус компани цагаалт хөтөлбөрийн хүрээнд 350 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч тоногд хөрөмжөөн шинжилжээ. Зээлийн 60% нь зээлийн батлан даалтын сан батлан даалт гаргасан байна. Ингэснээр хүчин чадал нь 50%-аар нэмэгдэж өдөрт 150 хос, сард 4,000 хос гутал үйлдвэрлэх боломжтой болжээ. Орон нутгийнхаа 16 хүнийг ажлын байраар ханган орон сууц автомашин авах зэргээр нийгмийн асуудлыг нь давхар шийдэж байгаа тухай захирал нь танилцуулсан юм а. 600 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлэнд хамрагдаад өнөөдөр ингээд үйл ажиллагаагаа ингээд жигдхэн сайхан явуулж байна. Нийт манайх ингээд 7 төрлийн гутал үйлдвэрлэдэг. Нодлон манайх ингээд цагаан алт хөнгөлөлттэй зээлнээс ингээд зээл аваагүй байхдаа өдөрт 50 хос гутал үйлдвэрлэдэг байсан. Одоо манайх ингээд 100 хос гутал болгож ингээд нэг дахин хүчин чадлаа нэмж чадсан. Тэгэхээр би одоо энэ 600 сая төгрөгийнхөө зээлийг би буцаагаад нөгөө төлөө дуусахдаа 5 тэрбум төгрөг болгоцсон байх гэж одоо тийг төсөөлөд байгаа юм. Амьсүүч за шүтээс зэрэг одоо сургуулиудад одоо хөтөлбөрүүд байгаа боловч элсэлт одоо дайршигны салбар дээр гэхэд бол одоо 10 хүрэхгүй одоо элсэлтүүд авч ийн гэж байна. Тэгэхээр бол илүү энэ одоо цагаалт үндэсний хөдөлгөөний хүрээнд одоо залуучуудаа одоо энэ мэргэжлийн талаар илүү мэдлэг олох шаардлагатай байгаа. Тэн жишээлбэл одоо аршигны салбарт гэхэд бол бүрэн одоо механикчсан одоо томд хөрөмжөөр хийж аргаар бараг одоо хийхэ байсан тий. Тэгэхээр энэ хүрээнд бол одоо мэдээллүүдийг бол илүү хүргэх шаардлагатай байгаад байна. За хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбар маань бол одоо 2025 онд одоо 35.6%-ийн одоо өсөлтийг үзүүлээд байна. За мөн одоо хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн салбар 44 мянган ажилтнуудыг одоо шинээр одоо ажлын байр бий болсон байна. Үндэсний үйлдвэрлэгчид жилд 1 сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг. Цагаалт үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2 саяд хүрэх зорилт тавиад байгаамаа. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шат ахиулах, тэр дундаа малын гаралтай түүхийдийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, ажлын байр бий болгох, нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлогыг нэмэгдүүлж ахуй амьдралыг нь сайжруулах зэрэг нөхцөл бүрдүүлэх зорилгоор цагаалт үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. 2.1 их 80 төгрөгийн санхүүжилт бүхий энэ хөтөлбөр хэрэгжснээр ноос ноолоор арьс ширний боловсруулалтын түвшнийг 4 жилийн хугацаанд 2 дахин өсгөж, үйлдвэрлэл экспортыг 2-оос 3 дахин нэмэгдүүлж, нийтдээ 8,000 гаруй шинэ ажлын байр бий болох юм а. Жишээ нь ноолуурын салбарын борлуулалтын орлого гэтэл одоогийнхоос 4-5 дахин, арьс шир нэхий нэг 2-оос 3 дахин нэмэгдэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна.